органикийн мөрөөдөл биелүүлэгч сургалтын төвийн багш байна. Тэгээ өнөөдөр болохоор 2022 оны 6 сарын 9 тэг хүчил төвчнээс органик нэгдлээ болохоор бүгдээ үзээ явж байгаа. Тэгээд спирт, фенол, альдегид, кетон, карбочлол, энгийн ванил, эфир, нүүрс усыг бол тус үзээ явсан. Энгийн ванил, эфирийг бол үзээ явсан. Одоо болохоор нүүрс усыг би тайлбараар ойлгомжтой болгох юм болов гэж PPT бэлдээд ингээд 6 сарын 9-ний 5 цаг 6 цагт бол илтгэлээ тавиад бичлэг болох гэж сууж байна. Тэгээд өнөөдөр бол 2022 оны 6 сарын 9 шүү. Тэгээд би бол яг танарт зориулаад PPT бэлдээд бичлэг хийж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгээд өмнөх бичлэгүүд үзсэн бол бид нэр энгийн ванил эфир хүртэл бол бүгдийг үзсэн. Одоо болохоор нүүрсийг л үзэж байна. Тэгэхээр энэ маань хүчил төрч авсан органик нэгдлийн хамгийн сүүлийн сэдв. Тэгээд бүтэн санд болохоор азот хоолсон органик нэгдлийг үзээд ихэд бол органик химиг бид нэр үзсэн гэж ойлгож болно. Органик химийн фьюзер гаргах хэрэглээ тэгээд бодлого төсөлүүдийг ингээд бүгдээрээ ажиллаад явж байгаа гэдгийг бол бичлэг үзсэн хүмүүс мэдж байгаа. За одоо нүүрс усыг үзье. За органик бодис ерхэд бол өөх тоос нүүрс ус уурыг ордог. Бид нэр уургийг биш дээ. Азоттой болсон нэгдэл дээр үзнэ. Харин өөх тосыг болохоор би бичлэгэндээ оруулаад ярьсан байгаа. Тэгэхээр нүүрс усл үлдэж байна. Тэгээд энэ нүүрс усыг одоо яг гоё тайлбарлаад явъя. За нүүрс усыг дотор нь энгийн нүүрс ус болон нийлмэл нүүрс ус гэж ангилдаг. Энгийн нүүрс усыг бид нэр өөрөөр моносахарид гэж бас нэрлэдэг байгаа. Тэгээд энэ моносахарид дотор маань хамгийн өргөн хэрэглэгддэг, өөрөөр хэлбэл хийм дээр хамгийн их яригддаг нь глюкоз болон фруктоз. Глюкоз маань ийм одоо хэлбэртэй, фруктоз маань харин 1 2 3 4 5 цэтэй байдаг. Харин глюкоз маань 6 цэтэй байдаг. Тэг хэлбэрийн фруктозынхаа хэлбэрийг санчвал ер нь бол тогтоох маш амархан. За нийлмэл нүүрс ус маань харин дотроо дисахарид болон полисахарид гэж ангилдаг. Тэгэхээр дисахарид гэдэг маань 2 моносахаридын нийлбэрийг хэлж байгаа. Полисахарид гэдэг маань маш олон моносахаридын нийлбэрийг хэлж байгаа. Нийлмэл гэж аамч мэдээж нийлсэн олон гэсэн тоог илэрхийлж байгаа шүү дээ. Харин энгийн буюу моносахарид маань ганц ганцыг хэлж байгаа. Тэгээд моносахарид дээр өөр 2 жишээ нь нэг нь лактоз, рибоз 2. За ингээд одоо хамгийн энгийн нүүрс усаас эхлээд тайлбарлаад байна. Энгийн нүүрс ус буюу моносахарид. За би түрүүлсэнчлээ өргөн хэрэглэдэг 2 жишээг нь хэлсэн шүү дээ. Глюкоз болон фруктоз. Тэгэхээр энэ маань глюкоз маань 5 гидроксилийн бүлэг болон альдегидийн бүлэг агуулдаг. Тийм болохоор олон атомд спиртийн шинжтэй альдегидийн бүлэг агуулдаг болохоор мөн альдегидийн шинжтэй. Харин фруктоз маань болохоор 5 гидроксилийн бүлэг мөн агуулна. Гэхдээ кетоны бүлэг агуулдаг. Тийм болохоор нэг юмар ялгаад болчихж байгаа. Олон атомд спиртийн шинжтэй ирнэ, кетоны шинжтэй болж байгаа. За цэцгийн 2 гидроксидтэй хольж сэгсрэхэд гүн хүүхэн бол өнгө бол үүсдэг. Глюкозыг цэцгийн 2 гидроксидтэй зүгээр холиод сэгсрэхэд энэ нь хэд хэдэн он аш бүлэг байгаад тулдаг. Энэ урвал маань фруктоз дээр ч гэсэн явагдана. Яагаад гэхээр фруктоз маань яг адилхан 5 гидроксилийн бүлэгтэй байдаг шүү дээ. За тэгэд одоо ялгаатай юм гарч ирж байгаа. Энэ нь болохоор цэцгийн 2 гидроксидтэй хольж халаахад улбар шар өнгийн
тундас үүсдэг. Энд бол кюбрум үүсэж байгаа. Хольж халаахад хэрвээ санаж байгаа бол альдегид дээр кюбрум 2 хольж халаангууд бас мөн адил тундас үүсдэг тийм үү. Тэгээ глюкоз маань альдегидыг агуулдаг учраас бас мөн адил альдегидтэй адил урал явагдаад ийм урал явагддагаараа фруктозоосоо ялгаатай болж байгаамаа. За тэгээд энэхний юу маань урал маань яг энэ шиг бол явагдана. Гэтэ энэний оронд бид глюкозын дэлгэмэл том яваад бичих байх нэ. За. Зэн харагдаж байгаачлан чанарын урал гэж байна тийм үү? Чанарын урлын хамгийн ихнийх нь бол энд байна. Эхнийх нь хоёр дахь нь бол саяны тайлбарсан энд байна. Гурав дахь нь болохоор мөн альдегид агуулдаг. Тэгээ альдегид дээр бид нар толиоц урал гэж мөнгөн толионы урлыг харуулж байсан да бие бичлэг. Яг тэр бас явагддаг. Яагаад гэхээр глюкоз маань альдегид агуулсан учраас. За тэгээд энэ дээр энэ бичиглэл маань болохоор глюкозыг одоо юу дэлгэмэл томыг ингээ хураангуулаад бичсэн байна. Тэгэхээр толгойч ирэх хэрэггүй юм маань бол глюкоз. Тэгээд глюкозыг аргентиум 2O буюу мөнгөний оксидтай халааж уралд оруулахад мөнгө болохоор тэмцэлддэг. За энэ ингэж ордог. Тэгээд энэ үгээр нь болохоор карбоны символын танигддаг болчихсон юм тийм үү. Дөрөвт нь болохоор ангижраад 6 атом спирт үүсдэг. Яагаад ангижраад 6 атом спирт үүсгэж байгаа юм бэ гэхээр альдегид дээр бид нар альдегид ангижраад спирт үүсгдэг гэж хэлжсэн. Тийм болохоор яг энтэй адил эсвэл ангижраад спирт үүсгдэг. Харин кетон дээр гидроген чиг 6 атом спирт үүсгдэг. Дараагийнх нь болохоор онцлог урал юм. Нөлөөр фермент эсэлдэж ямар бүтээгдэхүүн үүсэж байгааг нь болохоор ангилдаг. Тэгээ спирт эсэлт гэж байна. Энэ болохоор хүнсний үйлдвэрт ингээ арх спирт үйлдвэрлэхэд бол ашигладаг. C6H12O6 глюкоз маань эсэлтэд спирт болгон CO2 нүрс хүчлээ хээг бол үүсгэж. Дараагийнх нь болохоор сүү тарагийн зүгтний хэвтэл ашиглагддаг урал юм. Байцааны глюкозын энзимийн нөлөөгөөр сүний хүчил оксидын хүчлийг бол үүсгдэг байна. Долларын спирт гэдэг юм байна. Зэн харагдаж байгаа фруктозын дэлгэмэл том юм болохоор юу вэ? Фруктозын дэлгэмэл том нь ус настай энэ цариг үүсдэг. Энийг бол дараагийн слайдын дээр тайлбарлая. Гэтэ энийг хэлэхэд бол ийм үсгийг 5 том ярьж байгаа гэж нэрлэдэг байнамаа. За ингээд тэгээ гаргаа цардуулалт ургамлаас бол глюкозыг үүсгдэг. Тэгээд цардуулаас бол глюкоз үүсдэг. Тэгээд гидролиз дээрээсээ ордоггүй болохоор мөн сахар гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл дээд сахарыг гингүүтэл бид сахарууд тэгээд йотон санаадж байгаа хэрэгтэй. Тэгээд дээд сахарыг гэж амж мэдээж 2 мон сахарыг нийлж байж дээд сахарыг үүсгэнэ. Тийм үү? Тэгэхээр глюкоз фруктоз хоёр маань өмнө дурдсан глюкоз фруктоз хоёр маань нийлээд сахароз гэсэн дээд сахарыг үүсгэдэг. Сахароз маань бидний өдөр тутамдаа хэрэглэдэг йотон чихрийг хэлж байгаамаа. За энэ болохоор сахарозын томьёо бол харагдаж байна. Тэгээд энэ хоёр цагаараа нийлээд глюкозын холбоо болохоор нэгдээд гэж үүссэн байна. Тэгээд ерөнхий томьёо нь болохоор энэ C12H22O. Тэгээд ийрхэн YouTube-ийн линкийг бичээд та зөвхөн энэ YouTube-ийн линкийг бичээл харагдах нэг бичлэг бол оруулсан байгаа. Тэрэн дээр яг ингээд урал явагдах би бичиглэн бичээд оруулсан байгаа. Тэгэхээр та орч харуул хараарай. Тэгээд хүлээгдэх хүмүүс л харагдана. Дуудахгүй бичлэгнүүд маань бас устгахтай тийм. За глюкоз маань
ингэж дэлгэмэл байдалтай мөн суусмал цариг байдалтай байж байдаг. Үүн маань ачиж суусмал цариг байдалтай байж байдаг. Тэгээд ингэж цариг байдалд орохыг тавуу том ярьж явах гэж нэрлэдэг. Тавуу том ярьж. Цариг болов юм яах сандрах хэрэггүй энэ хоёр бол нэг л ижилхэн зүйлсгэлтэж байгаа глюкоз илтгэж. Тэгээд ингээд цариг байдалд орохдоо CO буюу карбонил бүлгийн улмаар яашаа ингээд туйлшрах нь ялгаатай туйлшрагддаг. Тийм болохоор CO-той ойролцоо байх OH нэгэнд ороод заримдаа дээр орчихсон байдаг. Доор орчихсныг бид нар альфа глюкоз, дээр орчихсныг бид нар бета глюкоз гэж нэрлэдэг. Үүгээр л ялгаатай. Тэгвэл доороо байвал альфа, дээрээ байвал бета. Тэгээд 5C маань бие биентэй нийлээд цариг үсгээд үлдсэн 6 дахь C маань болохоор гадна гэж оршдог байгаа. Сайн анзаарвал. Одоо энэ дээр бол бичсэн байна тийм үү. Тэгээд 5 маань ингээд нийлүү ойртоод үсгчдэг. Тэгээд энэ дээр болохоор CO гэсэн карбонил бүлэг маань байж. Тэгээд энэ CO-той ойролцоо OH маань заримдаа дээрээ заримдаа доор орчдөг. Яагаад гэвэл карбонил бүлгийн тэршилээс. Тэгээд үлдсэн CH2OH маань болохоор гаднаа бүтчихдэг. Тэгээд заримдаа болохоор ийм зурглалж байдаг. Энэ болохоор яг л цариг хэлбэрийг гусгасуулын адилтай байгаа илүү ойролцоод хүнд үсэлцэл гэж гэх юм уу даа гэж хэлж байна. Тэгэхээр энэ хоёр бол нэг л ижилхэн утгаар болж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Глюкозыг бид нар бол хоол хүнсээр дамжуулж авдаг. Тэгээд хоол хүнсээр дамжиж ороод нэрийн гэдэс болон хотоод нэрийн гэдэс бүдүүн гэдэс болохоор энэ маань задраад глюкоз болдог байгаа. Тэгээд глюкоз маань эзэмд очиж гликоген болоод өөрөөр хэлбэл гликоген бодис ахиглаж оршиж идэг. Ингээд тэр маань буцаад өөр эртнүүд л очоод альсвал нойр болж байгаа бол бас л буцаж очоод мөн одоо булчин дээр очиж энергийн бидний тэрийг касатын бүртэлд оролцоод иждэг. За мөн тархилуу очдог. Өөрөөр хэлбэл зөндөх глюкоз болгоны бид хэрэгтэй ацид их төжлөхөөр төгсөжлөхгүй маа. За глюкоз, галактоз нийлэхээр хоёр нийлэхээр лактоз сүүний сахарыг бол үүсгэдэг. За лактоз буюу сүүний сахар маань сүүн тэгэхээр агуулдаг учраас сүүний сахар гэсэн нэршилтэй болсон юм байна. Тэгээд доор нь бол урална гэж чинь глюкозын урал буюу одоо альфа глюкозын тийм OH-ын доор болохоор анзаарвал тэгээд мөн лактоз. Энэ хоёр маань нийлэхээр лактоз юм их сүүний сахарыг үүсгэдэг. Лактоз маань яаж үүсдэг вэ гэхээр глюкозидын холбоогоор үүсдэг байна. Тэгээд үлдсэн H2O маань бас ялгаадаг. Өөрчлөн энэ дээр мөн хэлэх юм. Тэгээд лактозыг задлах энзимийн лактиз гэдэг баха. Тэгээд энэ энзим одоо байхгүй бага байх хүн болохоор сүүн гэсэн утга тийм шинж тэмдэг байдаг. За энийг хирал атом гэж хэлэх үү? Тэгээд нэг юм байна.
Сахароз нь ерөөд бол менжин 27, нишингэнд болохоор 14-25, усны шүүслөө, хулуу зэрэг дурамаас болохоор бас ихээр агуулдаг. Тэгээд луунд авлаж байгаа сахароз маань луунг ингээд шууд түүхийг нэгтгэх сахароз маань задарч өгдөггүй. Ингээд буцлууж байгаа гэдгүүл тэр луунд авлах сахарозынхаараа нэг бит орж ирээд задардаг гэсэн бас мэдээлэлтэй. За тийм малтазын талаар та нар өөрсдөө мэдээлэл олоод бичээрэй. За энд харагдаж байгаачлан энд харагдаж байгаачлан лактозыг бас нөгөө нэг дүрслэлээр нь бичвэл ингэж харагдах нь. За ди сахароз болон малтоз гэсэн байгаа тийм үү? Хийн шинж нь болохоор ерөөсөө хоёр тийм цайруугт толгоных амар уралд бол ордоггүй. Тэгээд ганц хоёр уралд ордог юм бол бичсэн байна. Гидролизд орч хоёр манай сахар гэдэг бол үүсгдэг. Тэгээд та нар бол сахарын ятаг нь санаж байгаа. Усанд одоо хингүүл шууд уусчдаг нь болохоор ийм шууд задардаг нь болохоор задардаг. Тэгээд яагаад ингэ шууд задарчдаг юм бэ гэхээр сахароз дагуулад ихтэйгээс олж ингэж шууд задардаг юм байна. Тэгээд миний глюкозидын холбоог дуураадсан болохоор энд ингэж бичсэн байна. За хоёр дахь нь болохоор одоо нэгдгийн энд бол бичсэн байна. Хоёр дахь хийн шинж чанарын уурал нь болохоор ди сахарын уусмал дээр тийм цэцгийн 2 гидроксидыг нэмэхэд хүүхэнгийн тундас үүсдэг. Тэгээд глюкоз болон фруктоз дээр хэлсэндээ яагаад хүүхэнгийн тундас үүсэж байгаа юм бэ гэдэг нь болохоор OH буюу эсвэртийн нэг гидроксил бүлэг авсан болохоор ингэж хүүхэнгийн тундас үүсдэг. Тийм болохоор ди сахарид маань муу адил OH агуулдаг. Гидроксил бүлгийг бол энд ингээ агуулж байна. Тийм болохоор бас л купрум OH хоёртой ингээд холигдоход хүүхэнгийн тундас үүсдэг. Тэгээд гарган авах нь болохоор глюкоз болон фруктозыг сахароз болон полисахаридын задрах урлаар гаргадаг. Тэгээд заримдаа чихрийн нишинг, байгалийн хувьд чихрийн нишинг болон манжигаас гаргаж авдаг. Тэгээд энэ чихрийн нишинг болон манжигаас гаргаж авах аргуудыг шатуудыг маш товчоор хэлүүлээд урагшлыг болчих жиглэн унтгалдаг. Тэгээд сахарын усмал бэлтгээд ууршуулсан тасчулна ингэж бол йотон бидний сахар бэлтдэг. Тэгээ йотын гэхэд бол бас л үйл явц бол их нарийн явагддаг байгаа. Тэгээ энийг таад бас өөртөө хайгаад зэрэг санах хэрэгтэй. Энэ болохоор чихрийн нишинг гэдэг чинь юм. За тэгээд одоо бид нар ди сахаридыг үзчихлээ. Тэгвэл хамгийн сүүлчийн сэдв болох полисахаридыг ярилцъя. Полисахаридад бас л өргөн хэрэглэгддэг нь болохоор зардал эслэг. Тэгээд мөн гликоген гэдэг нэг биологи дээр бол үзэхэд илүү тохиромжтой тийм болохоор орсон. Тэгээд C6H10O5 гэсэн томьёонд болохоор захирагдаж байдаг. Тэгээд маш их хэмжээний тоонуудтай. Тэгээд зүгээр ингээд эслэгийн жишээг л ингээд бичингүүд C180,000, H360,000, O180,000 байх жишээний. Тийм болохоор зүгээр энийг нь бол бичигдээд байдаг байгаа энэ хоёр маань. За хамгийн эхлээд болохоор цардуулын юг бүтэц олон хийм шин чанарыг товч. За хийм шин чанарыг товчч гэжтэй юм бол дэлгэрэнгээр дуртай. Тэгээд цардуул маань юунаас үүсдэг вэ гэхээр альфа глюкозын амилазаас үүсдэг. Тэгээд нэг альфа глюкозыг болохоор амилаз гэдэг гэж олон амилазаас үүсдэг. Альфа маань альфаг яаж мэдэх вэ гэхээр OH-ын дороо байгаа болохоор альфа тийм үү. Тэгээд цардуул нь цардуул нь найрлууд авах юм амилаз нь 10-20% нь шулуун бүтцтэй. Тэгээд
-90% нь ерөөсөө амилопектин гэсэн продуктээр болж байгаа. 90% нь энэ амилопектин гэсэн салгарсан бүтцээр байж байдаг. Тэгэхээр цардуул маань шулуунч бүтцтэй, салгарсан ч бүтцтэй байдаг гэх юм. Энэ дээр болохоор хэрхэн одоо амилопектин маань үүсч бүтцийг нь болохоор энэ H2O ялгараад үлдсэн O маань ингээд бие тэмүүлээд ингээд амилопектин бүтцийг бол ингээд үүсгэж байна. Тэгээд цардуул маань дотроо шулуун гэж байна. Мөн цаграг салбарсан гэж байна. Нэг үүсдэг чимээсээ цэцлэгч модал шулуун байна. Салбарсан гэж. Зэнсдэг гүнэндээ салбарсан. Тэмдэглээд аваарай шулуун болон. Тэгээд чанарын урал. За цардуул альфа гидролизид альфа глюкоз бол үүсгдэг. Тэгээд ихэд бол цавлаг бодис үүсгэхээр энэ моцлог. Тэгээд хоол боловсрол эргэтэн болохоор цардуул шаталсан гидролизид орон гэж задардаг бахны. Цардуул маань задраад глюкоз болоод тэгээд глюкоз маань цуснд ороод цуснд орших глюкоз маань эдгэртэнд очдог гэдэг үнэхээр бол тайлбарласан шүү дээ, тийм. Чанарын урвалын хувьд болохоор цардуул юм уу йодоор таньдаг. Тэгээ йод сахт бол хөрхөнгөөсдөг. Гэтэ халаавал тухайн өнгө маань арилдаг гэдэг бол санах хэрэгтэй. Тэгээд бас ийшээ нэг асуултан дээр бол энэ хоёр төрсөн. Гэтэ өмнө бүр дээр юм штэ ингэж орж ирсэн ээ. Арилдаггүй гэсэн хариултуудтай байгаа. Тэгээд энэ асуулт нь алдаатай гэж бас бүүн болж ирсэн юм билээ. Тэгээд ерөөдөө бол халаавал өнгө нь арилдаг гэдгийг санах хэрэгтэй. За физик шинжийн хувьд болохоор өхөд усанд бол Yes. Халуун коллод усанд гэх. Одоо эслэг маань болохоор бета глюкоз үүсгдэг. Тэгээд физик шинжийн хувьд болохоор эслэг усанд бол үүсдэггүй молекулт чөлөөт 3 гардаг гидроксилийн бүлэг агуултад бол идэвхтэй байдаг. Гидролизид орж бета глюкоз үүсэ. Тэгээд энэ харин цардуул маань гидролизид орж альфа глюкоз үүсгэж. За тэгээд онцлог шинжийн хувьд болохоор хүн өөрөө эслэгийг боловсруулж чаддаггүй. Харин амьтад жишээлбэл хөр зэрэг бол үсийг идээд боловсруулаад хоолт ижилэг болгодог. Гэтэл хүн болж чаддаггүй. Тэр эслэгийг бол задлах бактери энзим зэрэг нь бол хүнд бол байдаггүй. Тэгээд эслэг маань муу ядал шулуун болон сал болсон бүтцтэй байдаг. Тэгээд ихэвчлэн мод тийм цаас одоо юу гэх юм мод хөвөн майлан зэрэгт бол эслэг байж байдаг. Тэгээд шулуун бүтцийн хувьд болохоор мод цаас зэрэгт бол ихээр байлдаг. Тийм болохоор цаасыг хэрчэнгүүт айлбал хайрлангууд шулуун хайчлагддаг нь ерөөсөө л эслэгийн шулуун бүтцтэй энэ илэрхийлэл юм аа. Тэгээд эслэг цөөрийн H2-ээс өдөртөө уралд орж зүүн өвчл болон H2-ээс өдөртөө уралд орж триацетид эслэгийг бол үүсгдэг. Тэгээд энэ юм байна. Энэ кино хайслах туцгаалах юм байдаг. Тэгээд үлдсэн H2O нэгдээд нэг процесс болдог хань. За мөн юутай триацетил целлюлозыг үсгэхэд энэ нийлэмж өтөөхийг нэг хэсэг болж өгдөг. Бага. Тийм
За дөрөвдүгээр нөхөр эслэгийг нейтрожуулагч холилдсоор үйлчилбэл моно нитро эслэг болон ди нитро эслэгийг үүсгэдэг. Тэгээ энэ урвалыг коллапсин гэж нэрлэдэг. За моно нитро эслэг болон ди нитро эслэг маань нугтаа тэгээ мөн адил ус ялгсан байна. Энэ бол дандаа ус ялгсан. Тэгээд ингэж энэ бол коллапсинаар үүссэн бодисуудыг палан бодис зэрэгт бол ашигладаг. Харин три нитро эслэгээр үүссэн бодисуудыг болохоор цэцэг бөмбөг гранат зэрэгт бол ашигладаг. Тэгээд эслэг маань ерөөсөл эслэг гэхээр шууд ургамал гэж хэлээд байдаг. Энэ бол үгүй юм. Яг ургамлын эсийн бүрхүүлийг болохоор эслэг бүрдүүлж идэг. Тэгээд ургамлын эсийг бүрхүүлийг ингээд бүр наривчлаад харуул. Тэгээд хас дэлгүүрийн бүрдүүлж байгаа одоо молекул томьёо нь болохоор эслэгийн томьёо болж тарж байна. Тэгээд дүгнээ дээрх болохоор нүүрс ус, энгийн нүүрс ус болон нийлбэл нүүрс ус гэж ангилагдана. Энгийн нүүрс ус маань моносахарид гэж нэрлэдэг. Тэгээд моносахаридын дотор глюкоз, фруктоз гэж байна. Мөн лактоз, рибоз гэж нэрлэгдэж байна. Нийлбэл нүүрс ус маань дотор дисахарид, полисахарид, мөн олигосахарид гэж байдаг. Гэхдээ энэ биологи дээр дурдвал зүйтэй. Дисахарид маань болохоор сахарууд болон мальтод, полисахарид маань цардуулсан сэсэг утга юм. За тэгээ анхаарал хандуулсанд баярлалаа.